minute. Эртний хүмүүс орчлон ертөнцийг босоо хэмээн сэтгэж, дээд дунд доод 3 тэнгэртэй гэж итгэдэг байжээ. Нэгэн өдөр доод тэнгэрийнхэн дээшээ харахад нь манай тэнгэрт гал оч гэлтгнэн байхыг үзээд сургалсаар байгаад дээд тэнгэрээс гал хулгайлж галтай болсныг мэдмэгцээ. Галтай болохыг мөн адил хүсэж гинэ. Тэгээд манай тэнгэрээс гал хулгайлуулахаар шөнөөр нисдэг, бие балчирж ивүүртэн хайж удхан ирвэхийг сонгож явуулахаар болжээ. Удхан ирвэхээ шүн үтшийн цагаар сэмхэн очиж хүнд мэдэгдэлгүй галын хөхтөлний үзүүрээс чимхэн хулгайлж доод тэнгэрийнхэнд аваачиж өгсөнд өнөөх гал нь цоггүй хөхтөл байсан учраас доод тэнгэрийнхний гал нь илжихгүй хөх юм болж харин удхан ирвэхээ шүн бүр гал харах бүртээ галын улаан цогтой хэсгээс аваачиж өгөх гэж гал дүртэн шатаж өгдөг болсон домог ин ажээ.